засгийн газрын бүтц бол орж ирээгүй шүү дээ. Бүрэлдэхүүний хэсэг ороод ирсэн. Тийм учраас энэ удаагийн засгийн газар бол ямар бүтцээр ажиллах вэ гэдэг улсын хурл руу оруулж ирэхгүй тойрсон. Улсын хурл руу орж ирвэл өөрсдийнх нь яриад байгаа одоо химнэх ёстой, папу энэ эдийн засаг хэцүүлчлээ гэдэг үгийн хариу тэгвэл танаас эхлэх ёстой ч тэгээ тайраад эхлэх байхгүй. Тийм учраас өөрсдийнхээ бүтцийг тайруулахын тулд бүцээ бол оруулж ирээгүй. Бүрэлдэхүүнээ оруулж ирсэн. Бүрэлдэхүүн нь бол хэдэн сайдтай байх вэ? Засгийн газар одоо ямар гишүүд нь ямар хуу чиг үүрэгтэй байх вэ гэдгийг л оруулж ирж байгаа арга. Тэгээд бүс толгой бол солигдсон. Эхлээд томилгоонуудаа хийчихэд бүрэлдэхүүнээ араас нь орж ирж байгаа. Тэгээд яг зөвхөн улс төрийн соёл буюу үндсүүлийн байгууллагын хувьд бол улсын хурлын бүр эрхийг алгасгах гэж эсвэл тойрох гэж оруулж байгаа залилтай засгийн газар байна л гэж харагдаж байгаа. Улсын хурлын хаалгаар толгоогоор бүксөөрөл чихэдэн штэ. Тийм учраас уул нь бол улсын хурл жоохон зангарахтай хариуцлагатай байсан бол бүксийн цааш нь эргүүлээд толгоогоор их ороод ирээ гэдэг зарчим тавих хэрэгтэй. Тэгээд тийм хэмжээний зарчим тавих зүрх, тийм хэмжээний одоо соёл улс төрийн намууд ямар байна гэдгээс шалтгаалаад энэ хилцүүлэг болж байгаа. Арс намын хувьд бол энэ улсын хурлыг зайлдаж нөгөө эхлээд одоо босготол хөл дээрээс буруу босч ирж байгаа энэ засгийн газрын асуудлыг чинь дахиад бүлэг дотор нэг жоохон нухастай ярихгүй бол энэ янзаараа бол улсын хурл энэ засгийн газрын тоглоом эсвэл нэг тэ шийдвэр нь төрүүлээ гарчдаг. Тэгээ шийдвэрээ танаас асуух албатай юу гэдэг бай өнгө аястай ингээ яриад байгаа засгийн газартай буцаагаад бид бол яаж ярих вэ гэдэг бас ярилцах хэрэгтэй байна гэдэг үднээс засварлага авч. Нэг талаараа энэ дицэд гэдэг одоо албан тушаалыг буцаагаад одоо сэргээе. За энэ бол өмнөх парламентын хувьд батлагдсан одоо оронтой төсөвтэй байсан гэж яриад байгаа шүү дээ. Яг залжил байна. Өмнөх засгийн газар бол дицэдтэй холбоотой шийдэл гаргаж чадахгүй зориг хөрөхгүйсэн шүү дээ. Яг бол парламентыг давахгүй гэдэг. Хуулиараа бол одоо байсан гэж яриад байгаа. Яг бол парламентын өмнөх одоо энэ 24 оны парламентын өмнөх парламентын үед шийдсэн шийдэл нэг байгаа байхгүй. Тэгээ тэрийг тойруулах байдлаар ингээд явж байна. Яг хөө дицэд яавал байх ёстой вэ гэхээр яамд цөөхөн бол. Магадгүй нэг 8-9 яамтай засгийн газрын үед засгийн газрын кабинетийн гишүүдийн бол ажил бол үнэхээр ачаалал дийлэхгүй. Ер нь бол засгийн газрын гишүүн буюу сайдуудын тэр дундаа хууль зүйн сангийн сайд болон хэрэг эрхлэхийн дарга энэ гурван хүний ажил бол бараг 70% парламент дээр байдаг ажил нь. Тэгэхээр ард нь яг хариуцсан салбар нь яаж нэ 30% одоо тэр үнээсийн анхаарлын төвд үлдэж байгаа байхгүй. Тийм учраас түүнийг нөхөх зорилготой дэд сайдууд байх бол бас одоо байж болох хувилбар. Хитрхи жижигэлжсэн тий хитрхи жижигэлжсэн олон яамтай болцсон ийм үед бол дэд сайдын хэрэгцээ яг юу юм бэ? Одоо та бүхэн анзаараарай. Ер нь хууль зүйн сангийн яам, за гадаад иргэн яам жоох нэмэгдэх баг. Тэгээ хэрэг эрхлэхийн дөрвөөс бусд нь ер нь улсын хурл дээр хийдэг ажил бараг байхгүй шүү дээ. Маш бага байхгүй. Цаана аж ахуйн ажил нь илүү их том байхгүй. Тийм учраас магадгүй эрдэс баялаг үйлдвэрлэл эрчим хүчний яамыг нэг яам болгочоод тэгээд доороо одоо салбар харьцсан жижиглсэн сайдуудын тухай ярьсан бол ухаалаг яриа байж болно. Энэ яамдуудаа задлж хувааж те хэдэн жижиг яам болгож хувьчаад тэгээд сайдын тухай дэд сайдын тухай ярьж байгаа бол энэ бол зүгээр л албан тушаал үйлдвэрлэж мөнгө идэх эсвэл дараагийнхын сонгуульд тий бэлтгэл хангахчийг бий болгох бол нэг тийм л сонголт. Ер нь бол 16 оноос хойш тэр Жаргаллын Эрдэнэтийн засгийн газар унснаас хойш засгийн газрууд бол дандаа хин нэгний дээлийг одоо тайлаад өөрөө давхарлаж өмсдөг одоо өв залгамжилж байгаа юм шиг байдлаар явдаг тийм болоо хөрцсөн. Тэгээ ардын намынхаа эндээ жоохон юутай байх шиг байна. Одоо дадсан, сурсан бас салж чадахгүй тийм зуршил болсон байдалтай байна. Тэгээд хөрс бүхэн засгийн газар ямар байсан, оюутны засгийн газар тийм байсан. Оюутны засгийн газар ямар байсан, дараа нь ардчсан намд хамтартай ч гэсэн тэрнийх нь нураг авч явна гэдэг байдлаар дээлээ солиогүй шүү дээ. Ер нь бол. Тэгээд хиний зандан шатрын засгийн газар гарч ирлээ. Дээлээ солихгүй, бүр дээл битэл гиз дотроо солихгүйгээр цаашаа үргэлжилж байгаа байхгүй. Тэгээд ийм агуулгаар засгийн газар болгон цаашаа явах юм бол ер нь засгийн газрыг одоо өөрчлөх хэрэгцээ ерөөс байхгүй байхгүй. Засгийн газар өөрчлөгдөж гэнэ гэдэг чинь зарим нэг бодлого тий
алдаатай эсвэл зарим нэг томилгоо одоо хуудуудтай байгаа учраас засгийн газрыг өөрчлөгдөг л зарчим олон нийтийн зүгээс шахаж байгаа парламент дээр ч гэсэн энэ засгийн газар огцруулахдаа бүү юм болоо өстэй. Тэгээд дараагийн засгийн газар байгуулахдаа айлын машинд буцаад сууж болохгүй шүү дээ. Өөрийнхөө машиныг шинэ ерөнхий сайд явах хэрэгтэй, захиалах хэрэгтэй. Тэгээд энэ удаагийн ерөнхий сайд улс төрийн эрх мэдэл их муутай ерөнхий сайд байна. Өөрийн томилгоо хийх зүрх зорих байхгүй байна. Бодит байдал дээр одоо хамгийн эрх мэдэлтэй нэг хүнийг тойрсон засгийн газрын эрх мэдэл тэр хүнийг одоо аялдан дагсан байдлаар байгуулагдаж штэ. Тэгэхээр гүйцэтгэх эрх мэдэл гэдэг бол ерөнхий сайд үндсэн хуулийн дээр ерөнхий сайд засгийн газрыг удирдах гэж байгаа бол одоо бол засгийн газрыг ерөнхий сайд төлөөлөн удирдах байна. Яг төлөөний үе хийж штэ. Жинхэнэ удирдагч өөр газар байна.